За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За тамагтан подкастаараа нэгэн маш сонирхолтой зочинтой хөрөлдөхөөр болсон байна. За Хөгтөмс төвийн Зайран, Улааж, Дэмж, Дашбим ахта өөр туулал болоод тэгээд Тэнгэр Эрдэм ухааны талаараас ярилцахаар болсон байна. Таны яагаад Улаажийн энэ Тэнгэр Эрдэм ухаан руу орсон бэ? Улааж гэдэг энэ зам нь л ер нь амархан байсан уу? Бусад таны явах ёстой аргын амьдрал ер нь аль чиглэл рүү байж байгаад тэгээд Тэнгэрийн Эрдэм ухаан руу орсон бэ? За бүгдэнд энэ өдрийн мэнд хүргье. Улаачийн зам мөрд яагаад орчихоо, ямар байваа гэж эргээд бодоход бас дүгнэх юм бол тийм амар байгаагүй. Гэхдээ туулж явж байхдаа нэг тийм хүнд биш санагдсан. Гэх юм уу тэгээд нэг хүнд тохиолддог цаад бэрхшээл зовлон гэх юмнууд байж. Тэгээд тэр бүгдийг даваад эргээ харах дандаа ухаарсан зүйлүүд байгаа болохоор зэрэг. Тэгээд сүүлд нь багшийнхаа сургалтууд суугаад байхад зэрэг ер нь ийм хөв маягаар онгоцууд, хүүхдүүд, боорлууд өрсөлдөө ер нь бол хүчжүүлдэг, тэнхэж сургадаг, зааж чиглүүлж явах юм байна гэдэг. Тэгээд эргээд бодохоос сүүлд нь тэр бүгдд нь талархах сэтгэл өнөөхөд ингэдэг нэг намайг тэгээд зовоочсон яагаад гэсэн гэж бодох нь яг ухаарсныхаа дараа л тэгж тоомчтой бол яг бас гомрхох тонорхох гэх мэтлэн байж байсан л дэргээ бодоход гээд анх бол яг нуруу өвддөг байсан яг юмар хүмүүсийг ингээд олон хүний сэрч дээр өөрийнхөө гаж бодоход юмар Улаачийн зам руу чиглүүлэх үе шахаа гэж зүйл нэгдсэн юм байна. Анх нуруу өвддөг байж байгаа. Тэгээд нуруугаа үзүүлэх юм чигээр дангахаар явахлаа зэрэг надад ерөөсөө юм зөвлөгөөнд таалагдахгүй байгаа байхгүй. Тэгээд барай гэдэг ч юм уу ингээд өөрөө тэрийг ангаах хүсэл дотор ингээд байгаад байна. Өөрөө идэж энэ юм таалагдахгүй. Миний өмнөх ажил дээр ч гэсэндээ бас тэр чиглэлийн хүмүүстэй бас уулзч ирсэн болохоор зэрэг боломжтой гэдэг нь бас дотор ингээд нэг итгэл суудсан. Тэгээ өөрийгөө ангаа. Тэгээ сүүлдээ яг тодорхой шалтгаан бол бас барайчийн курстэй эргээд нэг 40 гаруй насны дээр бас нэг 30 дээр эргээ бодоход 30 дээр 40 дээр хүмүүс бас тодорхой хэмжээнд бас нэг өөрийгөө дүгнээд тэгээд ер нь мэрэгчлээ солих уу яах уу гэл амьдралаач тэр ингээд хүмүүс харахад зарим нь амьдралаа сольсон байх чинь зарим нь мэрэгчлээ сольсон байдаг ч юм. Ингээд энэ хүү юм 40 дээр 38 9-оос ихсүүлээд нэлээд яасан л да. Ингээд эргээ харахад тийм байсан. Тэгээд тэр үедээ нэг мэрэгчлээ дахиад бишин юм яах гэдэг. Тэгээд нэг юусо бодож байгаагүй. Тэгээд бас ингээд нэлээд баслахын юм бодно юм байна гэл. Тэгээд өнгөрсөн амьдралуудаа бодвол ер нь би ямар авьяастай ямар юм яах гэж төрсөн гэдэг юм бодлуудаа дахиж бүрэн гэж ингээд бодох зэрэг энэ тэнд бас боорлуудаа золготж явах үед ингээд хүн уулзаа бас ингээд зарим нэг ганц юм мэддэг хүнтэй ингээд боорлуудаа ярьж явах үед боорлууд өгч за миний Улаачийн болгож явах миний Улаачийн тэр гарна бэрхсэн тэрийг бариад өгөрөөч гэдэг юм. Тэгээд чи уднаас чи жуудаг олонд ажиллаж явахдаа за та тэмцээнд явах чинь тэр хүүхдүүдээс чинь бэртэх байх. Тэр бэртүүд миний хүү барьж өгөрөөч гэх юм. Тэгээ тийм хүү бодлоо эргэж санаад би ер нь зүгээр болоод гэж хийсэн юм байна гэж бодоод. Тэгээ нэг барай нэг курс сурах ерөөдөө яаж гэсэн. Тэгээ тэрдээ зэрэгцээд надад байгаа мөнгө зөвхөн барай нэг курс сурах мөнгө байсан тухай дээ. Тэгээ зэрэгцээд философийн домчийн Тэнгэрийн домчгийн сургалтаа. Тэгээ домч барай гэл ингээд хайж яг тэр үгээр ингээд ороод ир. Тэр хоёрыг сонголт зэрэг гарч ид аль нэгэнд нь л гэж бодоод. Тэгээд яахаа мэдхгүй шийдэхгүй байж байгаа. Хоёулантай ярьж байгаад тал мөнгө нөгөөл. Хоёуланд зэрэг нэг нь 2-4 хооронд нөгөөх нь 6-аас 7-оор хоёуланд зэрэг суугаад тэгэл тухайд дүндэн болоод тэгээд аль эрчим сургалт гэх хоёулангийн нэмэлтгээд дуусгацсан гэсэн. Тэгэл эргээгээл нөх хичээлүүдэд давтаал үзэх юм үзээд яа барайн дээр болоод бас яалтчгүй багш нь хичээлсэн л амарч ирсэн нь хараа ондоо гэдэг хүмүүс нь бие биендээ дандаа нэг биш тасгал дадлах хийгээд толгоогоо барьсан хүмүүс жишээ байхад тэр нэг гар хүл ивлэг байгаа мэдрэмж арай байгаа гэдэг илэрхийлээд энэ дээр илүү хурдан авсан л та.
тэгжсэн. Тэгээд явж байгаад тэгээ баяс өгшхаа сургалтанд төдөлгөнд авчихаа сургалтаа. Тэнд бол яг ойлгосон юм бол нэг л хөвтэй байх. Гэхдээ ямар ч хичээлийг дүүргэсэн ойлгохыг маш их хичээсэн. Айгүй их ядарсан гэх юм ингээд ойлгохыг хичээгээд сонсоод тах айгүй их ядарсан гэх юм. Маш их мэдээлэл эрдэмтлээ. Тэг зарим их суудах зарим хичээлийн хичээл дээр сууж чадчих гэсэн. Нэг ер нь бол манай нэг хичээлсэн. Ер нь хүнийг одоо яан гэж хэлдэг лээ дээ. Одоо яан гэж хэлэх юм даа. Нүдийн нээдэг. Нэгээс 2 тооны сургууль ихэд нэгээс 2 тооны хүн байдаг шиг. Манай анги төрсэн багш хичээл суухад би түнхээр толгойд ядарсан гардаг гэсэн. Яг юм асуугаад тэгээл бодуулаад өөр чиглүүлээд өөрөөд асуулт тавиад тэгээл ингээд тэртэй адилхан яг л хэсэг хичээл тийм л байсан. Тэгээ тэрийг нэг жил гараа 2 жил гарan бодож ижил зацхаас нь ойлгоод дахиж үзэж явахтаа л ойлгоод зарим хичээлүүд дээр өөр юм туслах багшаар орж явах гэдэг. Бас илүү ойлгоод явж байгаа. Нэг дор юм тэр их мэдлэгийг гүйцэд ойлгох нь бол аюул бол гэдэг юм бол тийм байсан. Анх ерөнхийдөө тэгээд тэндээсээ хүний биеийг имжлэхэд одоо миний нуруу имжлэхэд гэдэг чинь тэндээ энэ махан бие гэж байсан. Тэр махан бие нь хүрдтэй болж таарч байгаа. Хүрдтэй бод гэдэг мэдлэг яа хүрдний тухай ингээд судлаад ахлаа зэрэг хүрдний тухай амжилтыг ирэл ярьжсэн тэрхийг мөн биелэн төлөөсөн юм байна. Тэгээд хүрдний тухай мэдчих хэлж байгаа. Тэр хүрдээр чи дамжиж сүнс гэж зүйлч хүний оюун бодол бие ураг тарих бүгдний нөтөлт юм байна гэх хэмжлэнгээр тэр талынхаа мэдлэгийг дараагийнхаа сургалтуудад сайжруулах гад мэдэх гээд үнзүүлэх гээд ингээл явсаар л байна. Тийм байна. Та өөр чинь юм хэлвэл тэгэл ер нь бол тэр явцынхаа замынхаа ер нь бол 1 2 дахь шатнд л явж байгаа. Цаашаа хэдэн шат байхыг бол төгсгөлгүй гэж юм. Багшаагаа лекцнээс тэр ерөнхийдөө тэрийг хүлээж зөвшөөрөд одоо зөндөл олон сургалтын дээр ер нь эрдэм мэдл бол хязгааргүй. Энэ нуруу жишээ ангаа хийхэд бол 1 2 хан арга байхгүй. Мянгаар тогтохгүй тэгээ шаашаад ингээд судлаад авах юм бол хэдэн мянга хэдэн юу байхаар хязгааргүй байна. Мэдлэг хязгааргүй байна. Боломж арга нь бас хязгааргүй байна гэсэн бодолтой. Тэгээд одоо манай ханаас сүүлээс гарч байгаа сургалтууд нь болохоор хүний янз янзаар хэмжилж шүү дээ. Үгээр шидтэй, үгээр хэмжилж чинь, үгээр хэмжилж чинь. Толгой гэдэг ч юм ингээд. Тэгээд сүнсээр нь хүрдээр нь байгалийн эрчим хэмжлэгээр гэх мэтлэнгээр юм гэдэг арга бол судалж чадаад өөрөө тэрийг яаж гац бас яг өөрийнх нь сүнсний өгдлөөс шалтгаалаад өөртөө тохирсон тэр аргаа болоод яачих хүн илүү бас урам аваад цааш явах юм байна л гэдэг тийм бодолтой одоо тийм бодолтой л байж юм. Ер нь бол тэр нь бат итгэлтэй байгаа л да. Хичээгээд зүйлээ зүтгэе. Өөр шиг нэртэй. Эхэндээ бол юу яагаад вэ? Айхтар одоо янз бүрийн хүмүүсийн зэрэгцээ ангид цуцууж байгаа хүмүүсийн хажууд бол тэр айхтар мэдрэмж бол бол байхгүй. Нөгөө хүмүүс чинь гайхалтай янз янзаа тийм мэдрэлээ гэдэг боловч би өөр айхтар мэдрэг. Гэхдээ нэг хин авсан хичээл дээр аюу шигшээ. Хичээлээс хангас жижиг гэн хичээл би танаас зөндөө хичээл зал одоо танаас нэг жижиг шалгалтаа гэдэг. Гэдэг журмаар дадлах зүйл дээр тийм нэг мэдрүүлээ гэдэг. Өөрөө дотроо бол компьютер дээр юм хийсэн даалгавар ингээд яхад тэрэн дээр эргээгээс үл тоон өчтгөө санаа. Тэгээд тухайн давтаад үтсэн чинь тэрэн дээр 3 юм ингээд тандуулах юм мэдрэх юм. Хоёрыг нь нэлээд хүлсэн байсан. Тэгээд тэндээ аюу шиг намайг магтсан байсан. Би тэрийг сүүл дахиж сонсохтаа байсан. Гэх мэтлэнгээр тэр бол унаасаа ингээд урам аваад байж байгаа. Тэр бол миний хувьд бол яг хүснээс жоохон ч гэсэн тэр жоохон ч гэсэн юм аа. Өө би ч тэгжсэн юм чинь байт юм байна. Тэгээд сүүлдний хав сургалтуудад нэг туслах багш энэ тэрийг хийгээд явж чад. Одоо тэр хайхан дом хуурдын дээр явж чад чинь имжлүүлж байгаа усууд энэ хөтөлбөр байгаа. Хөтөлбөрийн хадаа байсагч боловч гэсэн хөтөлбөрийн хадаа яваад нэг ингээд хийгээд явж чад. Нөгөө хүмүүсийн мэдрэмжүүд нь надад одоо илүү урам зориг өгч ирсэн гэх юм. Одоо үгүй шин мандлын инженерийг тахилах хийгээ шин мандлын инженерийг өөрсдөө хангаяа гэдэг тахилах хийгээд тэр өдөр шинжилгээний нэг хэсэг шүү тэгж яхад эмчлүүлж байгаа хүмүүс дундаас онцгой мэдрэмжтэй хүмүүс ирдэг. Тэгэхээр шин мандлын инженер гэдэг яаж хат цай бөөн эмээнэр ингээд тойроо биднесийг суудсан байсан гэдэг. Тэгэл тэр эмээнэр биднес ингээд эмчлээд байна бид чинь 81-ийн тагшин сүүр гэж байгаа. Шин мандлын инженер өөрөнд болж байгаа. Тэгэхээр
яг хийсэн юм та нөгөө мэдрэмж хойш тарангуйч. Яг л улам нэлээд ихтгэл зэрэг ороод байж байгаа. Заримдаа одоо ховсон дээр ингээд байж байгаа. Хос дээр хамаан гол нь би бүрэн өчнөс үзэг судалж ич тэгээд тэрийг өөрчилж чимээр гүг судалсаг гэж зөвлөж байгаа. Тэрийг чимээр өгдөө өөрсдийнх нь гэдэг нь хос урлуудаар засалж хаад. Нөгөө хүн анх болохтой анх орж байгаасаа угаасаа би хямаагаад хорс гэж хэлэхлээр гэж байгаа. Айцтай мэхтэй байдаг ус. Тэрэн дээр яг ингээд шахаад оруулж хаад. Юу яаж нэг юм буурлустай чэйжэрээ харагдаад нүрэн дээр тооч биеэс болоод хэлсгээд хичлэнгэр тэгээ тийм мэдрэмжүүд яагаад тэднээс яагаад тэр чинь чамд биеэс болохгүй гэдгийг анхаарал хийсэн байжтай гэдэг чинь ийм хөө зүйлсүүдээс одоо үгүй бушига заасан эрдэм мэдлэг сургалтаас өөрмөө шууд цаашаа юм тийм сурах юмсан гэсэн тийм л зорилготой явж байна да. Монголчууд бай дэлхийд даяараа бас нэг юм ойлголт байдаг. Үнэн гэж байхгүй. За үнэн байх юм бол өөхөх төрхөн л одоо үнэн бусд нь болох бодол гэдэг. Залуусын яриан донд ч бас байж идэг. Тэгэхээр энэ амьдралд юу н үнэн гэж байдгүй. Байдаг бол бид нар яаж тэр үнэн удаа мэдгүй. Миний зүгээс л хүмүүст л үнэн бол байдаг гэж бол хэлдэг. Гэтэ хүмүүс нийтлэхээр бол үнэн байхгүй гэж л яриад байдаг. Тэгээд нүглийг бас үйлдэж байна. За тэгээд ихтлхий байгаль орчин за хүн амт нөхдөөч гэсэн гомдоож, хохироож байгаа нь бид нар одоо үннээс нуугдаж ирнэ чадах уу? Тэнгэрээс одоо нуугдаж ирнэ чаддаг болов уу? Үнэн гэдгийг бас юу гэж ойлгох бас билээ бодлоо. Яг хамгийн сүүлийн ярианаас ч юм бол тэр одоо хийсэн бүхнээс нуугдаж цухтаач чадах гэсэн таталах шүү. Тэгэж яах юм бол бүх юм бол одоо тэмдэглээстэй бүх юм бичээстэй улмөр одоо хинт чартгүй хинт ч байхгүй юм хийж нууж болно гэсэн юм бол тийм бол энэ бол байдгүй маа гэдэг бол энэ хугацаанд ер нь ойлгосон тэрийг хүлээн зөвшөөрсөн. Хүлээн ямар нэг юм мэдчихээ тэрийг хүлээн зөвшөөрнө бат өмнө шүү гэж итгэхэд бас тодорхой хугацаа байна. Тэгэхээр бол тэр бол боломжгүй бүхэл хийсэн ярьсан бүхэл юм байж байгаа үлдчихэж байгаа. Тийм учраас зөвөл явах нь чухал. Зөв гэдгийг таньж мэдэх. Аль нь зөв нь буруугаа мэдэхгүй бас зөв гэж бодоод буруу хийжсэн юм бол тэрийг таньж мэдэх нь чухал. За ер нь тийм нэг зүйл цаанаас өгч байгаа. Хүсэл бол тэрлээ. Тэгээд миний өөрийн мэргэжил яг хуулийн мэргэжилтэй. Тэгээд би бас ингэж үгдээ аваад нүгтэр уучаад тэгээд явцдаа тэгээд манай буурлж гисэн бас хуулийн мэргэжлийн хүн болж таарсан. Тэгээд би тэр хооронд бас уулзах танилцах юм уу да. Одоо үгүй тэр талынхаа юм солилцмаар байгаа байхгүй. Тэгээд ямар байсан тэр үед нь ямар байсан юу гэдэг. Яг байгаа мэдээлэл одоо үгүй бичигдсэн байгаа мэдээллүүдийг хайлуулах цуглуулад уншиж байгаа. Зарим нь бол угаасаа уншихдаггүй ерөөсөө хүмүүсийн юу санаа бодол орсон зүгээр өөрийнхөө тамгыг төвшүүлээд яцх гэж. Зарим уншаад хэд хуудас уншаад цаашаа явахгүй. Зарим номууд уншаад бас энэ жижиг юмнуудыг болоод уншаад. Ялангуяа нууц төвчнөөс бол зарим хүмүүд холбоотой хүмүүд юу байгаад хүмүүсийг тайлбарлахаас илүү гэдэг нь цаанаас наач удлаа буруу гүйцэд ойлгоогүй гэдэг юм. Яагаад төрөөд өгдөг. Тэгээд тэрийг юу гэж яагаад тэр энийг зөвхөн олоод бичүү энийг яагаад бичүү гэдэг юмнуудыг бас таньж мэдээд ойлгоод бууралтаа илүү сайн гүнзгий яагаад энэ ямар учиртай тэгсэн бэ гэдэг таньж бас хүсэлт мөрөдөлтэй байж байгаа. Хаяадаа бас орж ирлээ. Тэгээд гэсэн юм байна. Тэрийг нэг тэрийг л хүмүүст цаашдаа хэлж ойлгуулах, таниулах гэсэн бас тийм байдаг болж байгаа. Наадад нь тэгээд төр гэдэг зүйлтэй ярих юм бол хүн өөр төрийн цаана хэм байгаа ард түмэнд байгаа. Ард түмэнд ч өөр ард түмэн гэхэж хүн байгаа. Хүнээ өөр ойлгох нь чухал байж тэр дистрагаараа явах хэрэгтэй байна. Би яагаад инглиш шууд бариад томчгийг бас тийш чиглээ явууч. Манай өргөөнийхэн чинь бас дандаа домхон талын хүндээ өвчилж шít. Тэр мэдээллүүдийг тэнгэрийн мэдээллүүдийг яа тэнгэрийн домчноос тэр улсын домчноос тэр садгийн домчноос гэдэг юм шиг мантай домчноос ч юм ингээд. Дэлхийн дэх мичтэй домчноос
мэдлэгтэй агуун дахиад томцолж одоо мэдээлэл аваад хүнийг ингэж имжилж болно. Бид нар таглага хийгээд явж байгаа гэх чинь байгалаа эхлээд имжлээ. Эрүүл хөрс байгаль хийх байж тэндээ эрүүл хүн, эрүүл ургамал, эрүүл мал амьд тэгээд энэ тэгжиж хэлэх энэ хавуулах чинь хүнтэйгээ юутайгаа гэдэг эрүүл сарвал байх юм байна. Тэгээд эрүүл бие сарвал хоош гэдэг шиг цаашаа нэг бүх зүйл одоо одооний биднээс энэ яагаад та юм болохгүй байна л гэсэн мэдрэмж тэгжиж цаг хугацаа хэрэгтэй. Тэгжлэлт ерөнхийдөө хүн зүг байрлалд орох юм байл гэсэн юг ойлгоод байгаа. Тийм учир холбогдолтой юм байдаг ойлгоод. Тэгээд домчоор яагаад ингэж яваад байгаа. Уул нь бол өөрөө хуульч мэрэгчлийн хүн байгаад үг гэсэн бас хууль юм байгаад байдаг. Бол голцоо нэг уурлууд чинь тэр чиглэлийн юм байгаад байгаа байхгүй. Ингээд тамган дээр гарч ирсэн юм. Тэгээд эхлээд хүнийг ойлгоод хүн ямар бүтцтэй юу, ямар сэтгүүлтэй, ямар бодолтой, ямар үйлдэл, ямар хариу үйлдэл үзүүлдэг юм хүн чи өөр ямар бүтцтэй тэгжиж хүнийг удирдах юм бол тэр нийгэм чинь өөрөө хүнээ дамжиж тэр хүнээ удирдах юм гэдэг утгаараа домцтой холбогдсон байна гэдгийг сүүлж ерөнхийдөө яагаад тэгээд илүү их би домжоогоо хөө ойлгоо талаа хөө гэл бас жоохон яа учраалахгүй гэх юм гэдэг ч юм уу тийм их талыг байжгаад одоо хүний ер нь маш сайн судлах хэрэгтэй байна гэдэг үг ерөнхийдөө чиг хандлага ойлгоцсон гэсэн цаг хугацаа тийш зарцуул. Тэг хүнээс ойлгох юм бол хүний хүмүүсийн нийгмийг тааж зохион байгуулах удирдах чиглүүлэх үү сурах уу зааварлах уу гэдэг юм явах юм байна гэдэг утгаараа ойлгосон мэдэрсэн гэх юм да. Тэгэл энэ төвшөнтэй л явж энэ даа. За таны ярианаас бас ингэж сонслоо. Монголын нууц тавчаа бид нар их саналжаа болгож авч явж байдаг тийм ээ. За Монголын нууц тавчан дээр одоо эндүрэгдсэн, андуурагдсан тийм ойлголтууд юм хэрэг байдаг. Бид нар шууд утгаар нь хүлээж авч ер нь бол болох уу? Тэр дээр бол яг Монголын нууц тавчаа гэж яах юм бол дотн гадна зөндөө судалсан чинь түүхийн үнэт бичигсэлээр дурсаал тэр утгаараа зөндөө ч хүмүүс судалсан нэг үг үсгэн дээр хүртэл судалгааны зөндөө явсан гэдэг юм л. Тэр бол нэг олж уншаад барна гэдэг хугацаа их шаардж байгаа. Яг нь анх сонирхолтой гэх юм заримдаа нэг тэр олон дотроос ийм биш юм судруудыг хэлэхэд хэлсэн судрууд яах юм бол хэдэн давхар байж болох юм шиг л. Тийм дотроос зарим хатгаал нэг юм аваад яхад тэрнээс яаж тэгээд нэг Вайсар хийсэн нэг уншсан байгаа даа шүү дээ. Тэрдүүсээс яаж хаад яг нэг хэсэгтэй холбоотой тухайн манай борлтой холбоотой хэсэг гарахад тэр нь ихэндээ яг юм биш юм байхсгүй иймэрхүү юм байхгүй л гэсэн бодол байж байгаа бол тэрний цаана дандаа эрдэнэт нуугддаг гэдэг юм сүлүүд ойлгож эхэлж байгаа. Тэр нэг зарим ном нь уншихтахтар болохгүй нэг зарим ном асуудлууд бас бараатай адилхан бас өөр байгаа шүү дээ. Бүлэг байгаа тэрдээс манайд ч гэсэн зарлиг ирсэн байгаа бид тэгтээ тэрийг юу яаж чадахгүй байгаа гэсэн. Одоо юу олон нийтэд царам болохоор хийгдэх зүйл. Эрүүлэх юутал зарлагтай байгаа тайлах. Тэгээд миний яг яасан нь үндсэн бас арай надад одоо үгүй төхүүтэй гэх юм уу. Арай илүү цааснаа гэрлүүр гэнэ монголч төгөнд танилцсан шүү дээ. Эндээс л ерөөхдөө бас тэрийг ерөөхдөө гол үнэлэлтэй гэх юм бол юу болгоч байгаа л та. Одоохондоо байгаас өмнө бас манайхаас бол дахиад арай нэг угаасаа ч тэр гэрлүүр асуудал гэдэг чинь энэ 19 төвшин билүү 12 төвшин угаасаа тайлбарлах хэрэгтэй. Нэг юм бичгээд цааталтаа төвшингээр яах хэрэгтэй. Манайх өөрсдийн гэсэн одоо даалгавраа дагуу энэ төвшөнтэй тайллаа. Өөр бусдууд нь бусад бүлүүд нь юм хандсан юм. Ингээд тайлах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр манайх бас нэг төвшин тайлах хэрэгтэй. Даалгавар авах нь авцсан байгаа гэхдээ одоо үгүй хийгднэ гэсэн л төлөвлөгөөтэй явж байгаа гэсэн. Одоо их засаг бас орчин үед бас мундаг лидер захирлууд ч гэдэг юм уу их засгийг одоо асууж байна л да. 13 дугаар зуунд бид нар дэлхийг байлдан дагуулж исэн их засаг хууль энэ цагт юу юм хаана байна вэ? Их засгийн заалтууд гэж юу вэ? За тэг их засаг өмнөийг сахиулагч тийм ээ. Тэгэхээр бас ихэнх нөө асууж исэн асуулт маань үнэн гэж байдгүй. За тэгвэл тэр үнэн
бид нар эцгээр сахиулдаг юм уу? Эцэгт юу ямар заалтууд байдаг юм бэ? Тодорхой хүмүүдээр юу яаж ирсэн байна? Тэр хууль дүрмийг хийж ирсэн байна. Тэгээд хүнд нөгөө юм тал усттай холбоотой усын засал дээр холбоотой тайлбарчтай. Бид нар нөгөө юу л бүгд ам дамжиж ярьдаг. Гол мөрөнд булаг шатнаа бохирс шангаар утгаж болохгүй. Сүү утгасан шатгсан ч байсан гэсэн гээд. Тэгээд сүү гэдэг хамгийн ариун дагшнууд өгдөг. Амтай болгоны тийжэл болсон тэр хамгийн ариун дагшныг бид сүүгээс өрөвжил. Тэрийг хүртэл гол мөрөнд тусааж болохгүй гэдэг. Бүх орж ингод араас нь логик үүд яах вэ гэхээр юу гэж бодох вэ гэхээр сүүж хүртэл тэр нэг юу ашаан бол усын орчинд яахгүй бол тэгвэл юу хийж болох юм? Юу ч хийж болохгүй ч байгаа. Тэгэхээр зэрэг ганцхан тэр үгээрээ тэр одоо өнөө цагийн тэр олон удас хууль дүрмүүдийг нэг хэдхэн нэгэн дотор одоо гол ашаан билгийг бохирдуулж болохгүй гэдэг. Энэ сүүгээр зисэж яриа сүү хийж болохгүй бол нүүр гараа аваад болохгүй, тэр гар үл аваад болохгүй шууд логик бүгд хаалттай байна. Тэр тиймэрхүү маягтайгаар жишээ байсан юм байна л гэж ойлгосон. Тэгээд тийм учраас хаяатаа тиймэрхүү юмд орж ирдэг. Тэрийг би хаяа тэмдэглэж хоноо тавиа байхалаа. Тэр болгоныг бол яагаад тайлбарлаа. Угаасаа наад чинь даалгавар байгаад тэр зүг орхоос өмнө юу байл гэсэн. Орхоос өмнө хүн гэдэг зүйлээ хүний оюун бодол тухайн цаг мөчид ямар байсан одоо өнөө цаг мөчид бас яаж өөрчлөгдөх бас яаж тэр цагт тааруулж ярихгүй бол тэр цагт тийм юм байдаг. Ийм цаг ийм өнгөрчсэн тэг ингэж бас болохгүй болж байгаа байхгүй. Ерөнхий буюу гол зарчмыг аваад энэ цагтаа хэрэгжүүлэх ёстой гэдэг. Тэр бодол эргэлдэл явуулсан. Аргын болно, тунгийн болно. Тэр жижиг юм ярьж одоо миний гол үг нь болоход жишээ манай гурлал 90 хотод ганц нэг улаач тэр буухгүй давхар юу ч болж болно яаж ч болох гэдэг. Тэгэхээр ганцхан хүнд найдахгүй олон улаач бэлдэж байгаа чиглүүлж байгаа. Тэгээд нэг улаач бүх үйл хэрэг нь хэрэгжүүлж чадахгүй амьдрал юу ч байх гэдэг юм те. Тэгээд миний хувьд бол яг юу юм яасан юм бэ гэж бодглоход ингээд бас нэлээд бодож байгаа шүү дээ. Тэгэхээр бол энийг тайлбарч таниулах үйл нь илүү бас онгортой бол өчнө олон үүрэгтэй байгаас тэрийг тайлбарлах, таниулах, ухааруулах одоо үгүй бас сургууль соёлын талаас нь сургалт талаар нь хийх байна. Юу яг үндсэндээ бол айгүй юу талхан байсан байгаа байхгүй. Тэгээ яг маш ус төрч байгаа байхгүй. Тийм шүү дээ. Маш ус төрч. Тэгээд тэрийг би бол өөрөө бол тийм юу бол биш. Ус төрч одоо тийм сонирхдаг гэх нь хааш, сонирхдаггүй гэх нь хаашаа. Гэхдээ нэг одоо ус төрч ямар амар охир заан байгаа гэдэг бол ерөөхдөө мэддэг учраас тэр л орохгүй гэсэн. Одоо тийм сэтгэлтэй байж уул тийм баг тийм хүнийг заавалч хөтөлөө оруулж дуугүй юм нэг яаж хийлнэ гэж тэгэхгүй би тэгвэл тайлбар таниулах ажлыг хийж болох юм байна. Тийм байна даа. Тэгээ яг ол сайн юмудаас бас зарим нэг юмудаас харахад бол тэрийг юу ойлгосон л та. Тэгээд тийм байна гэдэг бас хүмүүст шин залуу гэх юм да тий хэлэх юм бол чигээрэл юм да. Тийм байна. За. Одоо нэг ийм зүйл байгаа шүү дээ. Орчин үеийн ингээд хууль засаглал бол зөвхөн хүнд үйлчилдэг. Монголын эртний одоо их засаг хууль бол хүнд үйлчлэхээс гадна байгаль дэвтлэгийн амтан амтан өв сургамал ингээд докторгүй очлон ингээд бүхэлд нь торлог сагсаа гэж бас ингэж яригддаг. Бүс нутг харна. Ширхэг амтныг хүртэл ингэж ивэлтэй авах байдлаар их засаг хуулийг бол ингэж явдаг. Орчин үед бид нар өөрсдийнхөө одоо хүний жижиг тарихаар хийсэн хууль хамгийн дээд хууль гэж бодоод одоо Монголын үндсэн хуулиас яг өөрсдөөсөө төрмөл хууль биш гадны 1992 онд гадаад улсуудаас төвөглөн авсан одоо хууль юм билээ шүү дээ. Тэгэхээр ер нь орчин үеийн хуульд тийм дутагдaltaй талууд хэр их байдаг вэ? Одоо нэг энийг засчвал нэг зүгээр байдаг юм да гэсэн нэг тийм сэтгэлийн нэг тийм өглөөр үзүүр байдаг уу? Тэр чинь л одоо гол асуудлууд юм шүү. Одоо юу гэдэг тэр бас сэтгэлийн хөвт байж байгаа. Энэ хууль дүрм яах вэ? Ингээд сайн бүрээс үүдүүд бүр цагаандаа одоо тийм тэр өнгөтэй
Тэр компаниуд улаан цам захиалгаар тэгээд нэг бол 2 хөршиж байна. 3 дахь хөршүүлж байна. Захиалгаар лоббигаар хийгдэж байгаа. Хөлөг байрт бол ер нь илэрхий харагдаад байгаа байхгүй. Тэгээд яг түүний ажил бас тэрийг зөв болгох гал тэмцээд явж байгаа судч бас байж байгаа. Бид бүхэн буюу манай өргөөнийхэн ч гэдэг юм эсвэл бидтэй адилхан бас үйл хэрэгтэй. Улаач нар юугаараа оролцох юм, яах юм гэдэг дээр бас бодох. Бид нар бол манайх бол яг тэрийг таньж мэдүүлээд сургаад тэгээд мэдхэн чухал. Дараад нь тэрийг хэрэгж мэдснийг боловсруулах хэрэгжүүлэх нь чухал. Дараад нь тэрийг үйл хэрэг болгоод яг байгууллага яг газар дээр хэрэгжүүлэх нь чухал гэдэг. Маш олон энийг засахын тулд маш олон хүмүүсийн зүтгэл хэрэгтэй, итгэл хэрэгтэй, хичээл мэдлэг хэрэгтэй юм байна гэдэг ойлгож байна. Зарим нь одоо тэнцэж нэг яаж зарим чагсаж гэдэг юм уу. Зарим нь угаасаа бас дотор ороод ажиллаж байгаа. Тэр болгонтой тэнцэхэд чинийгөө тэнцэх. Би бол бас чинийгөө тэнцэх дотор тэгэл байдаг байсан. Хүч хүрхгүй болоод ирэхлээр бас ингээд өөртөө адилхан үзэл нэгтэй хүмүүстэй. Тэгээ өөрөө бас мэдлэг хүрхгүй байгаа байхгүй. Бурууг нь мэдээд байгаа, болохгүйг нь мэдээд байгаа мэдлэг хүрхгүй болохоор зэрэг судалж аваа гэж судлах хэрэгтэй. Тэгээ буруу гэж оролцож тэгвэл яа гэд яахын талаар зэрэг хариулт байхгүй бол бас явж байгаа. Тэр хариултыг бас эрсээр л байж гэж хэлээ да. Өөр чинь хэлэх юм чинь ер нь бол яг тиймэрхүү буруу зүйлийг дээр яг тэр чиглэл бас л дээр чинь гонгод ч гэсэн өөр өөрсдөө гэсэн мэрэгчлэр өөрсдөө гэсэн үйл хэрэгтэй гонгод байж байгаа. Тэгээд энэ бүгдийн ардаа энтэй тэнцээ бас шантарсан бас ингээд ажил дээр байж байгаа. Зөндөө олон хүмүүсийн салбархан байж байгаа гэдэг хэлбэл бол шантарах хэрэггүй, айх хэрэггүй. Ард чинь бүгдийг өөдөл онгод бүгд тэр засгийн тэнгэрийнхэн пенсийн тэнгэрийнхэн жайгийн тэнгэрийнхэн гэдэг ч юм уу. Бүгд хараад хянаад байж байгаа. Тэгээ үрсээр энэхий тулд хөл яг улс төрч гэсэн тийм үг гэдэг нь сонголттой хичээлдэг юм байна. Ямар арга юм бэ тийм төр байна гэдэг бол тухай ойлгохтой ойлгохгүй л байсан. Одоо бол бүр яг ойлгоо. Энэ арга том буюу захын нэг хүн тэмцсэн дээр нь мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдлэгтэй байх хэрэгтэй хөгжиж одоо энэ үр дэшний шат ахиж агчиж тэгжиж дээр байгаа сонгоос тэр сонгож байгаа төлөөлж байгаа хүмүүсийг бид шахах гэхгүй бол тэр хүмүүс та нар юу хийж ийм хүсэж байгаа зү тэгэл тэрэн дээр нь тэрүүгээр тухайд батал энийг чи би хэрэгжүүлэх хүсэж шүү дээ гэдэг байдал одоо нам таглаад байгаа байхгүй. Асуухлаа юм одоо яг асуухаар би ч гэсэн өөрөө хад оролцоо аягүй бага гэдэг. Тэгээд юу хийх вэ яах вэ санал өгөхгүй тэгсэн хэрнээ тэгээд ахлаач тэд нэг юм хийхин тулд өөртөө бодож боловсрол өөртөө тархиа өөртөө орчин нөхцөлөөр өөрийнхөө хүрээгээр бодоод нэг юм батлаад тэгэхээр тэр ард түмнийг сонсоогүй болж ард түмний өөртөө дуурахгүй авч тэр орон зайд нь тэр өөртөө бас яаж хэлэх юм гэсэн үг шүү. Өөртөө ирэх ашиглах хамгаалах гэдэг юм. Тэр талын хуулинд нь болохоор нийтийн ирэх хамгаалах учраас тэрээс өсөж байгаа тэр нэг авчрах бол болж чадахгүй байгаа. Тэгэхээр ард түмний өөртөө жижиг том хэлбэр хөштэй гэхгүйгээр бүгд тань мэдвэгээр өөрхөн болгоод хөгжиж бидээс хүсэж байгаа тэр төр бий болно. Тэгээд ингээд түүхийн номнуудыг эргээд харахад яг л тийм л юм л да. Ард түмнийг угаасаа сайн ард түмнийхээ юу бодож яаж байгаа. Тэр хавдаа энэ цаг тааны хэлэгч юм уу? Хотын гişүч юм уу? Яг тийм хэлбэр нь яаж шүүж болно. Тэгээд тэгэхээр ер нь гол хариуцлага нь ард түмэн бид өөрсдөө байгаа шүү. Өөрсдөө хөгжих, өөрсдөө мэдэх ёстой л гэсэн. Тэрэнд нь улаач болсон үүргээ биелүүлээ, тус нэмэр бол өөрийнхөө үүргийг биелүүлжүүл. Энэ яг хүн босны ч тэр үгтэй авч улаачлуулж байгаа юм шиг үйл хэрэг бүтэх юм байна. Зорих юм байна. Гэдэг юм ойлголтыг талбайд явж байгаа. Одоо бас нэг зүйлийг бас тодруулж хэлүүлээс сайхан л л да. Одоо бид нар тэнгэртэй мэдлсэн улаач байна гэдэг бол асар их эрдэм мэдлэгийн сан руу нэвтрэх юм түлхүүртэй болчихж байгаа гэсэн. Энгийн хүн бол одоо садар дээр 800 жилийн одоо түүхтэй садар дээр хүртэл бичсэн мэдээ тэнгэрт мэдлж ертөнцид байж байгаа бол одоо Монголын одоо шатруул явахаас өөр гарц байхгүй гэдэг. Тэгэхээр сая та бас хэлсэн шүү дээ. Иргэн буюу одоогоор яг иргэн гэдэг маань гинтээ гинийн тэнэг
хүнийг бол иргэн гэж хэлж байгаа. Иргэн болох буюу одоо гэгэл сэхэлтэй иргэн болж чадсанаар их орон болоод энэ төл засаг маань илүү сайхан болох юм байна. Тэгэхээр иргүүнээс сэрэх иргүүн дээшээ ингэж бадарчиж бид нар төр маань дээшлэх юм байна гэдэг санааг бол хэлж байна. Тэгэхээр бас хөгтөмөс зүгээс энэ иргүүнийг одоо гэгэл сэхэрлэг болгох маш олон хөтөлбөрүүдийг бол тогтмол байнга явуулж байна. За тэгээ бүр ахын шатны махан бие эдгээгээ чи махан бие давсан хүн эрдэм ном руу шанднаа гэд домчин маш олон сургалт эрдэм мэдлэг анагаалтын мэдлгүүдийг бас түгээж байна. Тэгээ яг хэлгэсэн санаа маань болохоор энэ одоо та жишээ нь одоо таны борлог бол олон нийтэд зарлахгүй л дээ тий. Хүсвэл та хэлж болно. Хуулийн салбарын өвгдтэй байна гэдэг бол таны хувьд одоо энэ хуулийн чиглэлийн одоо маш их тийм өөрийн одоо арга амьдралтай хүртэл хуульч мэрэгчлээ. За тэгээд өөрийнх нь одоо хүсэл зориг бас хуулийн хууль руу бас их татагддаг. Тэгэхээр өвгд дээд тань ийм хуулийн салбарын хүн байхад одоо онгод дээдс байхад та мэдээллийг юу нэг хийж татаж амьдрал ахуйдаа ингэж оруулж ирж их засаг болоод бусад энэ хуулиуд дээр ашиглах тийм боломж юу нэг хүртээмж юу нэг хэрэг байдаг би бас шинэ залуу үеийн хүмүүсээс их сонирхож магадгүй. Бас их сонирхолтой байх тийм. Би ч юм бол удаач болоод нэг удаан цаг ус өнгөрөөгөө 2 жил гаргаж тавьж байгаа. Гэтэ нэг яг одоо холбогдсон зэрэг уншиж мэдэж судалж явж байхад тийм ийм байх гэдэг мэдрэмж байна. Тэрнээс одоо нийт хүмүүсийг би ч гэсэн өөрөө улаач болохоос өмнө юу гэж хэлэх зэрэг буурлаа онгот гэдэг заллаа. Тэгэл нөгөө буурлууд нь одоо гэдэг нэг интернетээр явдаг шиг ингээл учиргүй бүгднийг хэлэлцэл чиглүүлээд явдаг биш. Ингээд ингээд бол 10 жил хөдөлгөмөрөө зүтгэлээ. Тэгэхээр бид чинь бас давхар сорно шүү дээ. Юу хүнд бүх юмыг өгөхлөө зөв хүн одоо юу болж өнгөрөх вэ? Тэр сорон дотор явж байгаа. Тэгээд хөдөлмөрсөн хүнийг юугаа өгнө, хөдөлгөө өгнө, чадвараа өгнө, сургана. Угаасаа яг сургадаг гэдгийг бол яг 100% ойлгоо. Одоо би бол сургуульд орлоо гэж бодоход 1-2 дугаар анги дээр явж байгаа юм. Юу 4-5 дугаар анги эсвэл 10 дугаар анги хичээлээ заахгүй баг ойлгуулаад эхний ээлжийн чи хүнээ өөрөө мэдээд тах. Тэр нь энэ чинь энэ жавч энэ хууль дүрм чинь хүнд тэр олон нийгэмд зохицуулах гэж байгаа тэрийг зөв тутагч авах гэж тэр хүн гэдгээ өөр яа гэдэг юм ойлгох чинь би нэг тэр дэд хичээлүүд рүү чиглэлүүд рүү зүтгэхээр аяа хүндээ ойлгох чинь аяанда юу нэг юм чивч тарихдаг юм л энэ хүн чи ийм хүн чи ийм бүзэл бодолтой ийм юм мөрөддөг хүн байхад чинь ийм дүрм зохиолч тэрийг ойлгоогүй бол дүрм жон зохиолч тэр хизээш хэрэгжүүлэхгүй л байхгүй. Тэр утгаараа хүнээ айгүйх ихний чинь ойлгох гэсэн. Тийм их төвшөнтэй явж байгаа. Гэхдээ бол нэг жам буюу одоо үгд зөрчиж болохгүй яахаар зөрчиж болохгүй зүйлсүүд гэж байж байгаа. Тэрийг таньж мэдээд тэрийг нийтээр хэрэгжүүлж явбал энэ байгаа дэлхийч тэр энэ нийгэмч тэр ерөнхийдөө зөв замаараа явна гэдгийг бол олон сургалт олон юмудаас хүнд тайлбарлан таниулах үүдтэй яаж байгаа. Жишээ нь одоо үгд тэр зүйл байхгүй байсан бол одоогийн хуулиар зөвхөн энэ хорвоодлыг зохицуулагч гэсэн бол энэ юу байх юм шүүлэл дуусч байгаа. Одоо үгд энэ гол мөрөн гэж хамгаалж байгаа эзэдүүд гэж байна. Уул усыг хамгаалж байгаа эзэдүүд гэж байна. Тэр үйл хэрэг тэр чинь зарим нэг нь оргуулж, зарим нэг нь хамгаалж байна. Тийм ямар уул нь хаана босох хэвээр, ямар уул нь хаагаараа усан нь хаагаар урсах хэвээр гэж таатал бүхэл юм байгалийн бүтээгч нар зохицуулж идэг тэд жамын дагуу явж идэг гэдгийг бол сургалтуудаараа таньж мэдээ. Тэрийг яг тэр доор нь төлөв зөвшөөрөд итгэхээс илүү ингээд цаг хугацаар явах хэрэг тэгж хийжсэн та ингэж хэлжсэн та ингээд бодоход батлагдал байгаа байхгүй. Энэ бол нэг удаа сонсоод хөнгөлөг ширч хэрэг биш. Сонсон үйл явдлууд болно тавтагдана энэ чинь тэгж тавтагдаад хаач энэ чинь жам юм байна. Энийн эсрэг байх юм бол ариун зүйл буруудах юм аа гэдэг юм. Ингээд туулаараа ойлгох чи тэрийг нь таньж мэдсэн хүмүүс нь тэр хууль тогтоогч нь боловсруулагч нь бүгд тэр энийг чинь яг үүдэн болоод батлахад бол нийгэм чинч тэр байгаа дэлхийд читэр хоёр одоо гэдэг зохистой хэмжээгээр байх юм. Тэрийг таньж мэдхгүйгээр эсрэг юм хийх юм бол гангач болно. Бид нар тэрийг тэр эзэдүүд чинь өөрсдийнхөө тохиолыг өгөөд биш дээ энэ чинь болохгүй. Тэгээд ингээд түүхийг ингээд үзээд байх юм бол энэ болохгүй төр байх үед
энэ байгальд гэж нэг хариу уул үзүүлээд тэр төрийг дандаа унгааж авах газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн дараа янз бүрийн нэг ямар сайн байх вэ тэгэхээр тэр ард түмний оюун бодол сэтгэл өмөрн тэрэн дээр нь бослох хөдөлгөөн гаргана. Тэгээ гангач боллоо бас л өсгөлэн болно. Тэгээ хэрвээ энэ байгальд дэлхийн жамыг таньж мэдсэн хаан энэ удирдахч байх юм тэрийг урьдчилаад одоо үгдэн зохицуулдаг гэх юм одоо тэр гангач бол одоо энд уул ус ширгээд нөхөрдөөд гэдгийг тэр мэдрэмжээрээ тэр юугаараач мэдээд тэгвэл манай тэр улс зохион байгуулалтад одоо үгдэн нүүдэл судлаа хийгээд энэ байгальд дэлхийд яагаад энэ орчин хөл талхлагдаад байна. Ийшээ нүгэд хотоо ирүүлжүүлээд гэдэг чинь улс төр юм байна. Тэрийг сонсч чадаагүй тэрний дагуу байж чадаагүй төр ерөнхийдөө замгарч байгаа гэсэн. Одоо нэг томоор навч зэмж гэсэн бас энэ одоо энэ дэлхийд болж байгаа үйл явдал бас гэдэг. Холбоотой юм байл үгүй. Би юм болов бодол төрөл тэгжил үйл явдлууд тохиолдол нэрээ би бодсон бодлоо ямар ч байсан. Бүсдээс хүндэн бодоогүй юм байна шүү дээ гэдэг. Тэрхүү хэмжээнд л одоо хонд явж байгаа. Суралцж байна. Одоо танаас л одоо бараг асуулттай. Яг өөр улаашнаас асууж болно л доо. Төр гэж юу вэ бид нар? Ер нь төрийн төлөө огт нь боож өгөх юм гэл ер нь төртэй нэг хамааралгүй төр бол дээшээгээ босдох хүмүүс хийдэг. Начиг жижиг хүн төрийн төлөө бодож яах вэ гэж ерөнхийдөө нэг юм хандлага бол байдаг. Төр тийм хол томьёо ойлголт уу, хол ойлголт уу? Төр гэдэг яг бодоход бодож байсан. Яг өнөөдөр төш сайн болж байгаа. Ерөөсөл юу юм арт туян өндөр дотор төрхөн өөр хүн юм аа гэж бодогдоод байна л да. Тэрийг яаж тайлж яаж хариулах юм бас хасаас шээ. Тэгээд эцсийн дүндээ олон хүмүүс нийлээд дундаасаа төрөлтөж байгаа юм да зохицуулалтаа хийгээд тэр зохицуултыг төрөл гэж хэлээд байгаа. Энэ зүг байх уу? Энд дээр гарсан хүн одоо зөвхөн өөрийнхөө эрх ашиг шиг юм ойр өөрийнхөө ашиг хамгаалаад явах юм бол тэрийг бороо төр гэж яриад байна шүү дээ. Тэгээд ямар хамгийн эцсийн үедээ хамгийн зөв зохистой төр тэр зохион байгуулалт нь хэм ямар байх ёстой гэдэг дээр бид оюун санаа бүх юм оролдуулаад энэ ч гэсэн одоо хүртэл бас л юу гэж би ойлгосон. Одоо хүртэл сайжруулах гад дээрээчдэг доор бидэрчдэг бас дээрэж бас л нэг хамгийн төгс төрийг бодож боловсруулж туршилтын юм гэдэг одоо энэ газар дээр ингэж хэрэгжүүлээ. Тэгэхээр эдгээр чи ингээд хоорондоо ингээд хэрэлдэж болохгүй. Тэгэхээр хоорондоо муулсах болохгүй. Ийм төр байхлаар тэгээд ийм төр энийг хэлэх гэдэг. Энийг боочлолтой ч гэх юм. Тэгээд тэрний талаар бас эрэл сурал боловсруулалтыг бас л явж байгаа. Тэгээд батлагдсан төвшнийх нь хэдэн ирээдүгийнх нь бол угаас нэг тодорхой цаг хугацаанд тодорхой төвшин хүмүүсийн оюун бодол би пичлаг болов өөрчлөлт хэрэг тэрний тохирсон төр бас гэж байгаа. Тэгээд одоо бол ямар ч сан бодол боловсруулагдаад одоогийн нийгэмд одоо 100 200 жил дотор эдгээр ийм төр байхад болно гэдэг төр бол батлагдсан байж байгаа. Тэрийг хэрэгжүүлэх гээд улаач нам ингээд үйлчлүүлээд явж байгаа. Дараагийн үед дөрөж мянган жилийн дараа ийм болно. Тэрийг бол бэлдээд байж байгаа гэсэн тийм ойлголт байгаа. Одоо бол тэр одоо өнөө цагийн 100-аас 200 жилийн дотор ямар төр байх вэ гэдэг бол бага мэдээлэл өгч байгаа. Тэрийг нь тусаж аваад цаг хугацаанд хэрэгжүүлээд багаар тэрнээс шийдний өдөр дараа ууж байгаа шиг нэг өдөр төр гарч ирээд өдрний хангач яах юм байна. Цаг хугацаа гэдэг зүйл бас орон хүмүүсийн хөгжил орно. Дундуур нь бас буруу дэш эргэх гэдэг бас баримтууд байна. Тэр яаж засах уу гэдэг бас баримтууд онготод байгаа л гэж. Тэдний санааг таашгүй тийм ээ. Таашгүй. За бас өөр хүнээс асууж чадахгүй байх. Танаас дахиад асууя. Одоо энэ давтагдшгүй асуултууд асуух бас цөөхөн болооч. Одоо өрмөц онцгой юм хүмүүс бас л байгаа. Тийм мэрэгжлийн гэх юм уу илүү салбарын. За энэ цагт бид нэр төрийг сонгохдоо ер нь хэр зөв оновчтой сонгодог ард түмэн сонгодог шүү дээ. Тэгээд нэг ийм бас нэг үг байгаад байдаг. Ард түмнийг одоо дагдаг биш дагуулдаг юм аа гэдэг. Тэгэхээр бид нар ингээд ард түмэн маань бид нар нийтээрээ нэг удирдагчийг хайгаад ч гэдэг юм нэг хүнийг ингээд дагах сонирхол байж идэг.
Тэгтэл бид нар шийдвэрийг ард түмэн ингээд гаргаад байгаа ч юм шиг тий. Тэр одоо хар хайрцаг гэдэг юм уу? Юу гэдгийг сонгуулийн систем маань бас их холбоо бүтэцтэй явдаг штеп. Тэгээ энэ ер нь хэр зөв одоо сонгуулийн бүтэц юм болоо. Хуучин бол арвтын системээр явдаг байсан. Тэр бүтэц ер нь буцаад ишиг одоо очно гэж юм байх уу? Арвтын дараа бол арвт 100-ийн болон 100 гэл ингээл шатлсан байдлаар явцдаг. Тэгээ ер нь орчин үеийн засаглал төрийг сонгох засаглал ер нь таны хар ер нь аль нь явуулах тохиромжтой гэж юу боддог вэ? Бас л даалгавар гэхдээ бодож ирсэн. Яг одоо харуулхад чинь бодож ирсэн үед би нэг төвшөнд байгаа. Анх яаж ясв бас нэг төвшөнд байгаа. Яг өнөөдөртөө яг өнөөдөр төвшөнд ярихад бол тэр ард түмнийг дагуулдаг гэдэг нь би бол нэг үзэл бодлоо өдөрчлөлтөд л гэсэн. Яг бас нэг түүхүүдээс харах уншихад ард түмэн ер нь түрүү хэлдэг нь ард түмэн өөрөө өндөр боловсролтой өндөр чадамжтай тэр юунуудаас төлөөлөгчөөс өндөр юм шаардж чаддаг тэр хэмжээний байх юм бол цаатахыг хардаг тий. Ядаж өөрийнхөө үеийг хараад дараа нь хүүхдүүдийнхээ үеийг хараад тэр хүнээс тэр өдөртөгчөөс тийм юм шаардж чаддаг байх. Одоо бол нэг ойрхон зураг байна гэж. Тийм учраас гол буруу тань гэх юм уу гол одоо юм ард түмэн өөрөө л гэж би маань бодлоо. Тийм учраас хөгжих ёстой, мэдэх ёстой. Хамгийн наацхан өөртөө эмчлэх тийм арга ухаантай бид нар сурах ёстой. Тэгтэл одоо үгүй бие засаад гэрээ застай гэрээ засаад төрөөс гэдэг. Олсон мөнгөнийхөө ихэнх хувийг эрүүл мэндэд зархаар байх юм. Тэр хүн өөрт нь боловсрох одоо энэ зөвч яалчгүй сургууль соёлоор тодорхой хэмжээнд төлбөртэйгээр боловсрол тэрэндээ зарцуулж чадах мөнгөгүй байна. Тэрэндээ зарцуулах цаг хугацаанд олсон мөнгө ихэнх эрүүл мэндийн боловсрол моогоос болоод эрүүл мэндэд зарж байна. Тэгээд өнгө үдсэн чинь давтчих юм тийм. Хувцсанаар хэрэглээ материал гэх боловсролтой ярихгүй тэрлүүгээ хийгээд байна гэсэн. Тэгээд тийм учраас яг өөрснөрөөгөл тэр одоо энэ цагийн бороо гэж өөрснө гэж шүмжлээд өөртөө л уушаа байх ёстой л гэдэг үзэл бодлын хувьд бас өөр үзэл бодолтой хүн ч байж болно. Монголч гэсэн өөр үзэл. Нэг яах хэрэг зэрэг юу яадаг юм биш гэж би тэр өөрөө тийм бодлоос нэг онгод хэлэхлээр хүний мэддэг бүгдийг тэр хүлэн зөвшөөрдөг гэж боддог байсан бол одоо тийм биш юм аа. Онгод болгон бас л хүнтэй адилхан өөр нэгэн цагт бас хүнж байсан. Өөр их үзэл бодолтой, өөр их сэтгэл хөдлөлтөй учраас тэрэн дээр бас л мэтгэлцдэг. Тэгээ хин өөрийнх нь оюун бодол тэр юм аа уралдуулаад шалгарсан нь Монгот нэрхээ аваад юун дээр удаач нар руугаа тэр юг тэр үйл хэргийг өнөөлөхийн тулд энэ үйл хэргийг үйлээ хийдэг л гэж ерөнхийд юм байна гэдгийг ойлгоод явчихлаа л та. Чаас их дарахал одоо өөрийгөө бас илэрхийлж байна. Одоо жамын садар бас одоо ард түмэндээ гарахаар бас яг ажил нь бас одоо өрнөж явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ садрын талаар та бас хүмүүстэй бас мэдээлэл өгч болох уу? Ер нь жам гэж юу юм? Жамыг сахих ёстой юм. Одоо бид нар их оюун бодлын одоо юм өөр өнцгүүдээр ш. Миний хувьд бол ийм юм аа, тэрний хувьд бол тийм юм аа гэх юм хэдэн мянган янзын өнгөөр ярьж байна. Тэгтэл тэр бүгднийг энэ жам гэдэг дор зангилагдаж болдог болов уу? Сутра буух зарилгаа авч багш бид хэлжлээсэн. Тэгээд хандаа бол бас юу их сайн хэд дор юу хийх юм яахаа бас учруулахгүй байж байгаа. Тэр чинь альва нэг зүйлийг хүнд тайлбарлаж таниулахад тэгэхээр тэрийг хүнд зориулж гаргаж байгаа. Тэгээд ямар төвшөнд тайлбарлаж ярих юм гэдэг дээр ч юм уу ямар аргаар хийх юм яавал олон нийтэд аль болох олон хүн л тэрийг тавьж мэдэх гэдэг байдлаар нэлээд бодоод одоо яг үнэлэх юм бол 30-40% тайтай явж байгаа гэж үзэх юм да. Тэндээс хийж явах бас их юм ойлгож байгаа шүү дээ. Гацсан яа юм. Тэгээд үндсэн суурь нь болохоор зэрэг баясгалан багш нэг үнэхээр Тэнгэрийн удмын анх хамтыг хийж байгаа. Баясгалан багш үлэмж багш. 2022 оноос хойш тэр нэг онцлогооны хуудсууд дээр бичигдсэн онцлогоо гэж ярьж байгаа л та. Тэр зүйлсүүдийг уншиж хахад яг нэг л цаанаасаа сонирхол төрөд ямар одоо
одоо энэ нэг үзүүлэх гэж ирсэн өөрийн учраа мэдхгүй нэг юм дээр сааддаг, нэг юм дээр доогооддаг. Нэг бол хань ижлэгтэй болдгоо ч гэдэг юм. Нэг бол үр хөвгттэй болдгоо ч гэдэг юм уу. Нэг бол ажил үйлс бүтэхгүй ч юм. Энэ олон хүмүүсийн чинь учир шалтгаан олох гэж онцлох гэж ирж байгаа шүү дээ. Юм ихлэл болдгоо гэдэг ч юм уу. Тэгээд тэр чинь учраа олохгүй болоод тэгэл тэрэн дээр нэг гаргалгаа буюу шалтгааныг хайгаад явсараа манай төгөөрөөд саясан багшаараа онцлогдож ингээд тэр нөр хуудас чинь ингээд нэлээд хэдэн баримт үлдсэн байж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг үзээ яхад шалтгаанууд нь их яг нэг зарим хүмүүс яг тэр шалтгаан тэг танаууд нэг тэр ингэсэн учраас та ийм зовлонт болоод байгаа юм байна. Гэт хэлэхэд өөрийн мэдлгүй өөрийн нэг бодлоо барихгүй зарим ойлгон барих гэж юм. Тэгээд надад тэр нэг хүмүүсийн юм тэр онцлогоо нэг таалагдав. Яг энийг хүмүүс ойлгочоос энийг хүмүүс мэдчихсэн. Тэгэх юм бол татаж юм уу алдаад татахгүй шүү гэдэг бодол байжсэн. Тэрийг тараас үл ингэ содрол болох юм байна гэдэг чиглэл орж ирээд тэгвэл нэрээ олон бид хүрх юм байна. Өнөөдөр өөргөө нэг өдөрт ингээл очрлол явахад нэг 5-аас 10 хүнд тэрийг тайлбарлаж явах юм. Содрол болгоод тэрийг уншаа гаргах юм бол 5-10 битгэвэл 50-60 хүн яг яасан. Тэр хүн бидээс энэ үнэхээр олон нийтэд тариулах гэж байгаа. Тэр нөр хүсэл нь тэр нөр өөр даалгавар биелэх юм байна. Оролдол ажиллаад тэдээс маш их зүйл ойлгоод тэр чинь асар их бас өргөн хүрээтэй юм байна гэдэг. Тэг хүрээгээд жоохон 6 твийг хамарсан тийм энэ 6 твд одоо лус твд ямар хууль дүрм өөрчлөлт одоо жам гэж яриад байгаа зүйл. Тавдаг твд ямар хууль дүрм өөрчлөлт хүмүүс яагаад тэрийн зарим мэдээж зөрчин мэдхгүйгээр зөрчин мэдхгүйгээр зөрчиж байгаа хүмүүс голцоо. Зарим нь бол дүүрсэн хэрэг гэл энэ амьдралаа нэг ингээл ар гэрээ ч юм өөрийгөө ч юм өсөхгүй гэж боддог байх амьдрал хойд артаа биш амьдрал гэж байхгүй. Худлаа гэж хүчээр өсгөцөл тэрийг хийгээл буруу зүйлийг хийгээл яваад байгаа юм. Тийм судч хийж байгаа юм надад. Тэгэхээр ойлгох хичээл наад чи худлаа гэдэг өсгөцөл бидээс хийж байгаа үйл ажиллагаа шүүмжлэхэд гарч ирсэн судалж тавилж байна. За тэгээд энэ хоромт хор бороо цас мөс юм тэрийг харуулсан хүмүүсийн ч гэдэг юм. Эрлэг твийнхэн, 5 твийнхэн, тэнгэр твийнхэн ч гэдэг юм. Энэ 6 твтэй багцлаад ярихад тэр шиг. Хоорондоо маш уялдаатай юм. Тэгээд тэр бүгдийг хариуцсныгаа салгаад лус твэрээ ихлээр гаргаж ил. Ягаад гэвэл энд дэлхий гэж 70 орчим усаар бүрдсэн би усан явтай. Тэр утгаараа энэ твд бороо зүйлийг нэг ч хүн бараа байхгүй л. Тийм учраас тэр олон хүмүүс энэ алдаагаа давтахгүй байх гэдэг талаар нь бас тодорхой хэмжээнд мэдээлэл төгөөж мэдсэн хүн тэрийг хийгээд байгаа. Яг мэдсэрэж хийвэл илүү юу та бүр илүү шийдэлтэй бүр илүү шийдэлтэй өөрөөдөө илүү авч байгаа хөх тэрнээс ш мэдсэн чи мэдээвч хоёулын адилхан шийдэлтэй мэдж байгаа хүн хийхлээр илүү өөрөө шаналж байгаа. Тэгэхээр утгаараа илүү шийдэлтэй гэдэг. Тэрнээс чи мэдсэн мэдээгүйгээд шийдэх нь цааталтаа бас шудраг биш юм шиг надад зүгээр гэж. Мэдж байгаа хүн өөрөө илүү шанал авч байгаа байхгүй. Тэр өөрөөр илүү шинжилдэг. Одоо 2 хүн хийж мэдгүй одоо тэр шалгаар хутгаж болохгүй гэдгийг чи эдийн цаар яг тухайн шалгандаас үүгээд тэрийг учиргүй бохирдуулаад учиргүй ингэ сүрдэх нь багч гисэн. Гэхдээ тэрний цаана хамгаалт найг үүрдэг байхгүй. Тийм ч юм хийж болохгүй гэдэг утгаараа цэвэр ариун байх хэрэгтэй гэдэг утгаараа тэр үгээр маш их зүйлийг хамгаалж байгаа гэсэн. Тэр үгний цаана тэр хүч оршиж байгаа гэсэн. Тэр лос твийн жам одоо биднес энэ цагийн хуулиар хамгаалж чадахгүй орон зайлуудыг тэр эзэдүүд нь хамгаалж байна. Тэр эзэдүүд нь өөрсдөө ингэж болдгоо шүү гэдэг хэлээд яриад ууд нь бол бид нар чинь зүүн ихтэй баг үдэ зөргөөрөл тэр одоо ингээд хүмүүсийг харахад хөвчлэн тэр одоо ингээд байгальтай одоо аймагч зугаалж харахад бол хог хаяхгүй хүмүүс байж л байгаа байхгүй. Тэр чинь хог хаяхгүй гэдэг хууль дүрм биелүүлэхээс илүү сэтгэлийнхаа юугаар сонсч тэрийг биелүүлээ явж байгаа байхгүй. Хог харуул цэвэрлээд ингээд миний гэр шүтээ гэдэг миний гэр орон шүтээ гэж үзэх юм бол гэр оронтой зааван байх юм гэж тэгчихгүй шүү дээ цэвэрлээд бусдаа болохдоор болно гэж юм. Тэгээд яг гадар бас ч гэсэн бас энэ талаар бас зөндөө хүмүүс ярьж байгаа. Тэр дотор бас нэг дуу хоолой болоод дахиад сануулаа гэж утгаараа энэ ярьж байгаа. Тэр талын юунууд тэр талын мэдлэгийг
арт иргэдтэй гэх юм уу те зориулсан тийм судрын юу сэтгэл ажил явуулж байгаа. Ер нь оршихуйн 6 тэг вэсэ бид нар ч одоо маш нэгт одоо хамааралтай оршиж байгаа шүү дээ. Их л тустай гэж ойлгоод байдаг. За тэгээд жамын тухай нөхөс одоо бас гарч ирээд хүмүүсийн жамыг маш сайн ойлгохын цагт бид нар үнээр амьдрахын ашиг тусыг бас их мэдрэх болов буруу зүйл хийхгүй байх болов гэж бас бодож байна. Тэгээд бас одоо миний асуугаагүй ч юм уу таны одоо дутуу үлдээсэн зүйл байгаа болов энийг хэлхий гэсэн бас хэлж ярьсан гэж гэдэг юм уу? Тэр судартай холбоотойгоор тэр нэг кейсүүд гэж байгаа тохиолдлууд. Тэндээс бас нэг илүү дэлгэрүүлгээд бас тэр хүмүүс тодорхой жишээн дээр яг бас зүрхэнд нүрээд бас нэрээ тийш гэж байна. Бидээ санаанд орсноо яриад эхлэв. Нэг удаа тэр засал дээр усын засал дээр нэг айлын 3 эмэгтэй хүн сууж байгаа. Тэгээд би онцлогыг харахад ясаа онцлог дээр ингэж гарч ирсэн. Юу яагаад үр өдөн одоо гол дотор амтны аим хороосон тэрнээс нь болж усын эзэдүүд удмыг чатгсан буюу шийтгсэн. Тэгээ ямар шийтгэл вэ гэсэн чинь үр удмыг тасдах гэж байгаа байхгүй. Үр удмыг тасдах гэдэг. Тэгээ яг онцлуулж байгаа хүнээ дагаад их чин дүүнгээд 2 их 3 их дүү. Тэгээд ийм онцлогоо гарсан байна. Одоо танад ийм усын шийтгэлээс нь нэг өршөөлө та нар ирнэ. Тэрийг зам үлийн бид зааварчлаа. Ийм засал болгож байгаа. Тэгээ энэ онцлогоо хүлээн зөвшөөрч юм хэрэг. Эхэндээ яг нэг онцлуулж байгаа хүн их ч шахаанд орчоод яг зарим үед орон гарan болцсон юугаач ойлгохгүй байж байгаа байхгүй. Тэгээд яг онцлуулсан хүн болохоор юу яахгүйсэн. Хүлээн зөвшөөрөхгүй. Гүд өөр удам тасрах гэдэг тийм шийдвэрт яваад байгаа юм байна гэхэл зэрэг ойлгохгүй байсан. Тэгээд хажууд нь суужсэн эртний жилүүд дүүн жилүүд нэрээ тийм шүү. Бид гуруулаа өнтөө суугаад байна. Тэгээд зэрэг өөр удам цаашаа яваагүй байж байгаас өнтөө суугаад байна. Энд чинь тийм шүү. Тэнгууд нөгөөх нь бас яриад хэмжлэнгээр ярьчихлаа. Тэгээд яг ингээд яг шахаанд орсон уу хин нэг юм бариад шийтгэлийн бүр ингээд хин нэг дээр илүү барьсан байгаа юм ойлгохгүй яг ингээд яг нэг тэр оюуныг нь хаацсан ч юм. Мэдээж тэр хүний шийтгэлээ нанаахад бол энэ эзэдүүд тэр нэг нарийн тэр сэтгэлийн утас гэдэг юм уу тэр судал суугуудыг хаачиж чад тэр зовлон гэдэг тэр нь ухаарахгүй яваад тэр зовлон нэлээ. Тэгээд тодорхой хэмжээнд цаг хугацаад зовлон хэлээд ирэхээр юу яаж эхэлдэг вэ? Бодож эхэлнэ. Яац юм бол бас өөрөө засах гэж эхэлнэ шүү дээ. Юугаа буруу хийсэн юм бол тэгээд тэрийг өөрийнхөө төвшөнд ном сударч байна уу, суралцж байна уу гэдэг аль болох зам мөр ингээд сайжруулах гэдэг амар тэгшилгээд зүг болгох гэж хичээгээд идэл дахиад нөгөө хүн тохиолдол хацсан шиг шантарч гэж. Тэгээ нэг өшөө илүү бас ингээд тэрийнхээ ирэл өшөө илүү юм болж болох гэдэг байдаг юм шиг байна. Тэгээд цаг хугацаанд боллоо өршөөлийн цаг боломж олгох бидэртэй дэмжиж хадгалж байгаа гэсэн санаа авах цагаар. Тэгээд тэр юуг нь өөртөө мэдрүүлээд одоо за та нар өөртөө гол мөрөн дотор чинь гол мөрнийг хамгаалж байгаа тэр цэвэр тунгалаг байдлыг хамгаалж байгаа эзэдүүд. Тэгээд тэр дотор чинь загсан ч юм эсвэл өөр ямар нэгэн байдлаар амт ч юм. Тэгээд тэрийг амнасыг бүү яахтаа бүр ингээд зэрлэгээр гэж бүр тодтолтоор орж иж байгаа байхгүй. Тэгээд цусыг ингээд тэр сайхан тунгалаг юм цусыг ингээд улаан болгож яадаг. Өөр биеэр мэдрэхэд өөртөө мөр. Яг мэдрээд тэр чинь энгийн хүн гэхэд мэдрэмжүүд нь бас тэр чинь цаанаасаа нэг боломж олгож байгаа бас тодорхой нөлөөлөлөөр илүү их мэдрэмж аваад огт огт яах нь яа. За ингээд ийм байгаад яагаад тэр эцдүүд хэлнэснийг мэдэрсэн за тэгвэл өршөөлөө. Тэр нэг тахилгуудаа яриад өршөөлөө яриад чи сэтгэлээс өршөөл яриад за энэ эцдүүд энэ нэрөө чинь болж хэлхийсэн байгаа огширсан байгаа аргадаа дуугаар юу гэдэг өргөлгээд гэдэг байдлаа. Хүн бас ингээд тохомч арай өөр өршөөл өөр өглөө юм гарч ирдэг л дээ. Тэгээд тэр болгоныг хийгээд яг өөртөө сэтгэл зүрхэн өөртөө шаналж байсан. Нуур гол төлөв амар хачаа өөрчлөсөн байсан мэдрэмж чөлөөлж байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд тэр цаанаас тесттэйгэр буюу энэ цаг тест гэж ярьж байгаа анхааруулалтаар хэрвээ буруу үйлээ дахиад хийх юм бол буцаад ирнэ гэсэн байдлаар чөлөөлж байгаа. Тэгээ энэ явцад буцаад зарим ч эргэж ирдэг, зарим ч яг гайгүй болсон юм руу дахиж ирээгүй ажиллаа. Тэгээд ганц нэг хүмүүс дахиж ирдэг. Тэгэхээр дараагийн явдаг гэдэг нэг хайсыг сүнээс яваа дараагийн байдалтай дараагийн өөр шийдлүүд нь тохоонд одоо шат ажиллах давж явж штэ. Эхний ээлжинд энийг яаж дараагийн ээлжинд дараагийн хаа гэдэг байдлаар
иржлээ. Тэрнээс ганцхан удаа засал хийгээд бүх хүний тэр одоо юу гэдэг ороо хийж исэн зүйлсүүд энэ хүмүүс арилахгүй гэсэн. Тодорхой нэг шатанд ойлгоод тэрийгээ тодорхой нэг амьдралдаа 1 жил байна, 2 жил, 3 сар, 6 сар ингээд туршлагын хугацаанд яваад тэгээ гайгүй байх юм бол тэр нь бүрэн чөлөөлөгдөв. Дахиж амьдралт нь тийм зовлон тоолохгүй байх магадлал. Өндөр өрөө давтах юм бол тэр нь байгаа л байна гэсэн үг гэсэн. Яг нэг хүмүүс засал хийлгэчлээ тэрний дараагаар маргааш нь бүх юм болчихсон шиг ажил бүтэхгүйсэн маргааш бүтгэж юм шиг бодоод үгүй тэр чинь юутай л байгаа байхгүй. Дахиж хүндрэхгүй. Тэгвэл тэрний шалгуурландаа буюу сориондоо явж байгаа энэ хүн дахиж даатах нь даатахгүй бид бүгдээрээ юм дагуултай гэх юм үйлдвэр эзлүүдийн нэг хараанд орнууд сонссон юм даа бүгд явж байгаа учраас энэ тэгж хэлээд нэмэр авахгүй байна гэдэг ч юм уу. Энэ вэ шүү энийг олон юм уу тэрнээс чөлөөлөө гэдэг ч юм ийм хүн байдаг. Тэрийг нь би өөрөө нүдэрээ чихэрэд сонсоогүй ч гэсэн хүмүүсийн олон хүмүүсийн кейсэн дээр ирэхэд харагдаад олон хүн шин олон хүнтэй ярилцсан тэгээд тэр бол үнэхээр одоо миний зүрх сэтгэл дотор ортлоо баг сэтгэлтэй бол суугаад байгаа байхгүй. Тэрнээс би одоо тэр хүн тэгцэн гэд нэвч шууд харддаг юм биш. Нэг төр сонсдог юм биш. Тэр бол тодорхой хэмжээд бас хөрсөн шалгуурыг даасан хэнд хэлж болохгүй байгаа маань үгээ эзэнж мэддэг хүмүүс тэр ирэхэд нь тодорхой хэмжээ ирдэг. Бүх юм хэлж бас болохгүй бүх юм тийш тий. Тэр жишээ их айгуу гоё тооцоод тэр бол айгуу айхтар байсан. Тэр мэт ингээд зөндөө нэрээ тийм байна нэрээ юм байна. Нөгөө хүмүүс ч гэсэн яг тэр сонсоод өгсөн өөрөө ирэхгүй байх нь байна. Яг тэр сүнсэн тавьж мэддэг юм тий. Яг л эний жил хүлээгээд энэ олон жил явсан шиг гэмээр тэр чинь ихэр татж болох юм болоод байна. Санаа сүнснээ үлдэх гэдэг юм л дээ. Тэгэхгүй нөгөө махан би зовоол шантаад тахт уул нь хилээд идэг тэр хүлээж авч чадах холбоос нь тэгж хэмжээгээр салсан байх гэсэн үг шүү дээ. Тийм бид нар байгаль дэлхийн ихээсээ асар их холдоод тэр зөнгийн судал суугуудаа хаач гисэн бооч гисэн байж идэг. Тэгээд өнгөрөх нас гэж хар гайхаад тэгээд сүнс гэж 7 сүнс гэдгийг бас л гайхал юм маш их одоо гайхсан хүмүүс нийт аяарал байна. Тэгээд үнэн гэж бол байдаг юм аа. Жам гэж байдаг юм. Жамын дор бид нар одоо мөнхөрдөг юм аа. Тэгээд жамыг мөрлөх ёстой. Тэгээд үнэнг таньсан бол таньсан одоо тэр үнэнгээ мөрлөж явах учиртай байдаг юм аа. За тэгээд удахгүй гарах одоо жамын садар ад тамдээ одоо хорон бууж дэлгэрдэх цаг айс үе. Тэгээд хамт байсан та бүхэндээ бол маш их талархлаа. За тэгээд Дашбимб ахыхаа одоо мэдээллийг бас тайлбар хэсэгт бас оруулж чинь тэгээд асууж тодорлох зүйлээ холбогдож асууж болно. Тэгээд бас комент хэсгээс асууж болно. За тэгээд манай сургалтын төвөөс гаргаж байгаа сургалтуудад тэр үзлэг онцлогоонд хамрагдаад өөртөө болоод байгаа өөрийнхөө болон ойр тойрныхонтой удамынхонтой болоод байгаа тэр таалагдахгүй байгаа онцлог мэт байгаа ямар нэгэн саад бэрхшээл байх юм бол тэрийг олж мэдээд эртхэн тэрийг нэг алдаага ухаараа засахыг хүсье та бүхэн. За бүгдээ талархлаа. За